Сайн байцгаана уу? Тулгын согт тавтай морил. Өнөөдрийнхөө дугаараар Солонгосыг тэр чигт нь айж давтуулсан бас сэртгэл гэсэн нэгэн хэргийн талаар ярих гэж байна. Тэгээ энэхүү хэрэг нь 2014 оны 4 сарын 5-ны шөнийн 12 цаг 5 минутанд Чихэн хотын цагдаагийн хэлцэд нэгэн дуудлага ирснээр илэрнэ. Тэр дуудлаганд нэгэн айж давтсан залуу ингээ холоос харахад гахаа юм шиг мөртлөө ойртой харсан чинь хүний цогц бололтой юм шиг байна. Айдана хурж ирээ шалгадаг гэд тэгсэн ба. Тэгээ цагдаа нар очиж шалгасан чинь 20-с 50 насны орчмын эмэгтэй хүний цогц болох нь ойлгомжтой болсон. Тэгээ цогцыг хэн болох мөн хэдэн настай болохыг ерөөсөө олж мэдэх боломжгүй байсан бөгөөд цогц олдохдоо толгойгүй, гаргүй, хөлгүй ерөөсөө ингээд бүхэл биеийн л олцсон байгаа. Тэгээ энэ цогцыг шүүх шинжилгээний байгууллагын хүртэл хараад за энэ цогцыг бараг л ингээд мах нэлгааны газар ажилладаг хүн хийсэн үйлцэн байх магадгүй юм биш үү гэсэн хүртэл таамаг дэвшүүлж эхэлсэн байна. Тэгээ хэлэхэд хамгийн аимшигтай нь болохоор цогцыг үе мөч болгоноор ингээд өв тэгш тайрч хайсан цагдаа нар байтугай Солонгосын ард түмнийг айс давтуулсан. Биеийн хэсгийг Сихуа нуурын хэсгээс олддог ба энэхүү нуур нь 3 том хотыг хамарсан том хэмжээний нуур бөгөөд цогцсны үлдсэн хэсгийг хайхад хүндрэлтэй байсан ба 380 орчим цагдаагийн бие бүрэлдэхүүн оролцсон байдаг. Мөн ойр хавийн камерын бичлэг шүүж 1600 автомашинаас с жиг бүхэн машины эзэдтэй уулзахад хэрэг болох мэдээлэл ерөөсөө огт олдоогүй байна. Тэгээ энэхүү 2014 оны 4 сарын 6-ны өдөр энэ хэргийг улс даяар зарснаар 50 гаруй гэрчийн мэдүүлэг ирсэн бөгөөд энэ дундаас цагдаагийн байгууллагын ажилчдыг нэгэн мэдүүлэг анхаарлын татсан байгаа. Тэгээ энэ мэдүүлэг ямар мэдүүлэг байсан бэ гэхээр шүн загасчлах гэж яваад үстэй тийм манеканы толгой маягтай зүйл олж харсан гэсэн гэрчийн мэдүүлэг байсан бөгөөд тэр гэрч болохоор мэдээ үдээд энэ хүний толгой байсан байж магадгүй юм байна шүү гэж бодоод цагдаагийн газарт мэдүүлэг өгсөн байна. Тэгээд гэрчийг та ингээд яваад хамт яваад тэр толгой байсан хэсгийг газрыг заагаад өгөөч гэсэн чинь гэрч болохоор за би ерөөсөө тийш явж чадахгүй би одоо айж гинэ. Зүгээр би харин цагдаагийн газар ороод очоод харин энэ газар ингээд байсан гэсэн мэдүүлэг өгөө гэд. Тэгэд гэж хэлснийхаа дагуу очиж мэдүүлэг өгсөн. Тэгээд цагдаа нар болохоор мэдүүлгийн дагуу тухайн иргэнтэй холбогдож тодруулаад тэгээд очиж шалгахад үнэхээр толгойн хэсэг мөн байсан бөгөөд 어젯밤 10시 10분쯤에 전해진 소식인데요. 이 팔다리 머리가 없는 시신이 발견된 곳에서 오이도 방면으로 한 3km 떨어진 지점 시어방조제 근처에서 피해자의 머리로 추정되는 머리가 발견이 됐습니다. 이 시민 제보로 이 일대를 수색한 경찰이 발견을 했는데요. тухайн цогцсны биетэй ДНК-гаараа нэг хүн болох нь тогтоогдно. Энэхүү толгойн хэсгийг олж харсан цагдаа хэлэхдээ толгойн нүд нээлттэй тэгээд надтай харс тулгарсан намайг айлхаас илүүтэйгээр алуурчныг заавал олж зохиох ёсны шийтгэлийг оногдуулаад өгөөч гэх өрөвдөлтөй харц мэд байсан гэж хэлсэн байгаа. Тэгээ ийхүү толгой олдсон газраас 800 метрийн цаана гарын 2 сарвуу тэгээд хөлийн тавхай болон зөвхөн энэ шагаанаас доодох хэсэг олдсон байгаа. Тэгээд толгой болон гарын сарвуу хэсэг олдсон болохоор хохирогчийг хэн гэдгийг тогтоож чаддаг. Тэгээд хохирогч Чихэн хотод амьдардаг байсан Имүү нэртэй 41 настай эмэгтэй болох нь ойлгомжтой болно. Тэгээд Имүү нөхрийн хамтаар амьдардаг байсан ба түүний нөхөр нь эхнэрээ сураггүй болсон талаар цагдаагийн байгууллагад ямар ч дуудлага мэдүүлэг огт өгөөгүй байгаа. Иймээс мөрдөгчд хамгийн түрүүнд нөхрийг нь сэжилж ирсэн байна. Тэгээд түүний гэр болон ажлын ойролцоо тандалт, отолт хийж эхлэх ба яг энэ үед с жиг бүхээ нэг үйл гаргана.
2014 оны 4 сарын 8-ны өглөөний 7 цаг 30 минутанд сэжигтэн гэрээсээ том тортой зүйл үүрч гараад гэнэт алга болсон байна. Тэгэд гэнэт алга болчиход гэнэт гарч ирэхдээ нөгөө үүрч авсан тортой цүнхэн алга болсон гэж байгаа. Тэгээ мөрдөгчд үүнийг анзаарч тухайн зүйлийг хайж олоход цогцны үлдсэн хэсэг болох шилб, гуй, шуу болон тохооноос мөр хүртэлх хэсэг олцсноор сэжигтэн алуурчин болох нь батлагдаж тэр дараа шууд баривчлагдана. 시화호 토막살인 사건의 피의자 김하일이 고개를 숙인 채 수사본부로 압송됩니다. 중국 동포인 김하일은 피해자 한모 씨의 남편으로 오늘 오전 경기도 시흥 자신이 일하던 공장 근처에서 붙잡혔습니다. 거의 한 집사람한테 죽을 때 됐습니다. Алуурчин Ким гэх нь хятад гаралтай солонгос хүн бөгөөд 2009 онд солонгост ирж ажилласан ба анхандаа бүр маш хичээнгүй ажилтдаг, маш хичээнгүй сайн нөхөр, тэгээд гэрлүүгөө хятад руу баян мөнгө явуулдаг тийм залуу байсан байгаа. Тэгэд нэгэн өдрөөс ахуулаад гэрлүүгөө огт мөнгө явуулахаа байсан, их нэртэйгээ бараг л холбоо барихаа байсан. Тэгээ үүнд нь их нэр нь санаа зовоод 2013 онд хятадаас солонгос улс руу ирж таардаг. Тэгээ энэ үед нөхөр нь мөрөөдөө тоглоомд донтцсон. Тэгээ аль хэдийн 40 сая воныг алдсан ийм байдалтай байсан байгаа. Тэгээ талигаач нөхрөө мөрөөдөө тоглоом тоглоулахгүй байх гэж бүх талаараа хичээсэн ч Ким эхнэрээсээ нууцаар тоглосоор л байсан. 20 дахиад тоглож аваад 20 сая вон хүртэл алдсан. Тэгээ ийхүү мөнгөний асуудал, за тэгээ санхүүгийн асуудлаас болж байнгын хэрүүлтэй, зодоонтой, шуугантай иймэрхүү амьдардаг байсан. Тэгэд 2014 оны 4 сарын 1-ний өдөр яг л нөгөө нэг хэрэлдэг зодтолтгийнхаа адилаар хохирогч нөхрөөсөө за ингээд чи дахиад мөрөөдөд тоглолцсон уу? За чиний банкны дэвтрийг ингээд шалгая гэж олон дахин үгэлсэн гэдэг шалтгаанаар алуурчин эхнэрийнхээ толгоор алхаар цохиж, за тэгээд түүнийхээ дараа боомлож алснаар цогцыг нь 14 хэсэг болгон жижиглж гэж орхисон байгаа. Тэгээд цагдаа нар тухайн алуурчнаас мэдүүлэг авсан чинь та ингэж яагаад юу яваа 14 хэсэг болтол ингэж муухагаар жигшүүртэйгээр ингэж жижиглж байгаа юм бэ. Тэгээд сэжигтэн үгүй алуурчин над ерөөсөө огт машин байгаа үгүй зөөхөд бол маш хүнд байсан. Тэгээд зөөхөд амар хөнгөн болохын тулд жижиглсэн. Тэгээд жижиглснийхаа дараа цүнхэн тийгээд дугуундаа хүлээд тэгээд ажилдаа явахаас өмнө нуурын эргүүдээр ингэж тарааж хайсан гэд мэдүүлэг өгсөн байна. Тэгээ ийхүү алуурчин шүүхээс 30 жилийн ял авдаг. Тэгээд энэхүү үргийг уншиж байхдаа мөрөөдөд тоглоом, за тэгээд мөнгө хүнийг ямар ингээд эвддэг, ямар аимшигтай болгодог, ямар адгуус болгодог талаар бас ингээд сургамжтай бас нэгэн түүх гэхүү хэрэг гэхүү бас ингэж ийм хэрэг байгаа. Тэгээд миний ойр орчимч гэсэн мөрөөдөд тоглоом, за тэгээд бит иймэрхүү зүйлүүдээс болж амьдралаа алдсан ч хүн байна. За жоох урууцсан ч хүн байна. Уруудаад буцаад боссон ч хүн байна. Тэгээд залуучуудтай айл болох мөрөөдөд тоглоом, за тэгээл бит мэднээс айл болох хол байгаарай л гэж зөвлөмөр байна. Ерөөсөө тэр зүйлээр ерөөсөө огт мөнгө олохгүй шүү. Хүн ер нь хөдөлмөрлж ийж, хүн ер нь хичээж ийж, за тэгээд ер нь оюун бодол, за тэгээд бие мах бодоод зориулж ил хүн мөнгө олдог шүү. Ерөөсөө амар хэлбэр аргаар мөнгө олддгүй шүү гэж хэлмээр байна. Нэг амар өндөр наслаагүй гэсэн
ингэж хэлмээр байна. Тэгээд тийм бас тэгээ монголчин ямар ч муухай зүйл болсон юм дээ. Өнөөдөр тэр эхнэрийнхээ олон удаа хутгалаад алсан хүний талаар шүүх болсон болж байгаа хэрэг би өнөөдөр л харлаа. Тэгээд хайрлаж авч суусан эхнэрийгээ ингээд мөнгнөөс болоод хардталтаас болоод ийм муухай шгшүүртэй хэрцгийгээр ална гэж бас байдгаа. За тэгээд нэг иймэрхүү байна. YouTube хийж эхлээд удаагүй байна. Тэг миний ярианы чадвар ч гэсэн айгүй тийм сул байгааг бол би өөрөө ч гэсэн мэдж байгаа. Тэгээд багаар мэдээж сайжрах байх юм угаасаа багаасаа тэгээд мэдгүйгээсээ чадахгүйгаасаа эхэлдэг. Би ч гэсэн одоо янз бүрийн одоо өдөө 26 наслах байгаа хүний хувьд ч гэсэн одоо ажлын туршлага дээр ч за спорт дээр ч ер нь ингээл хүн мэдгүйгээс л ер нь эхэлдэг юм байна. Мэдгүйгээс мэдлэгтэй болж тэрнийгээ ингээд цааш дэвшүүлж ахиулж иж ингээд цаашдаа амжилт гаргадаг шүү гэдэг ер нь багаар ухаараа л. Тэгээд харааж байгаа, доромжилж байгаа, за тэгээд дэмжиж байгаа, лайк дарж байгаа, subscribe дарж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд цаашдаа зөвхөн им гэмт хэрэг гэлтгөө би зөндөө зүйл хийн гэж бодож байгаа. Тийм учраас намайг лайк дарж, subscribe дарж дэмжээрэй. За тэгээ баярлалаа манайхаа. Баяртай.